Иргэдийн энэ төр нээлттэй уулзалтын үеэр иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу аймгийн Сөдөр Гац Жаргал, Дархан сум, замын цагдаагийн засаг, Дархан орон нутгийн зам тээвэр, орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газарт оюуны иргэдэд цогцлбор сургуулийн Б байрны өмнөх замын ачааллыг бууруулах үүргийг өгсөн. Энэ дагуу дээрх байгууллагууд хамтран ажиллаж зүүнээс баруун чиглэлд цагийн хязгаартай нэг чигийн хөдөлгөөнд оруулах зохицуулалтыг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өглөөний 7 цагаас эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар 12 тэмдэг, 4 нэмэлт тэмдэг байршуулсан бөгөөд ачаалал эрс багассан гэдгийг эцэг эхчүүд хэлж байна. Өмнө нь болохоор яг хүүхдээ авах гэж авчаад тэгээ буцааж гарч явах гэхээр 20-30 минут ер нь бол төгжирдэг байсан. Одоо л яг нэг чигийн урсгалтай болчихоор яг ороод хүүхдээ аваад чигээрээ гараа явчихад айгүйх амар. Энэ айгүй зүгээр л болсон нэг шиг өрсөлт толоод өмнө төгжрээд идэг байсан. Хэр удаан төгжирдэг байсан бэ? Айгүй төгжирдэг байсан. 2-7-аас арил гацчихдаг. Замын цагдаагийн тасгийн алба хаагчид оргил ачааллын цагуудад хөдөлгөөний зохицуултыг хийж байна. Мөн тус сургуулийн багш ажилчид сургуулийнхаа хойд хэсэгт тусгай тэмдэглэгээ бүхий хэсэгт тээврийн хэрэгслээ байршуулдаг болжээ.